Хүмүүс бол миний ярилцлагыг бол чөлөөт рүү орох байсан. Ягаад чөлөөт рүү оруулаагүй? Би болохоор Монгол улсын за лавгэр хийх юм шүү дээ. Хаяа бүр барахгүй болохоор 2-1 үзье гээл. Дараагийн жилээс одоо наад бим барилдан тий өсвөрийн залуучд улсын авраг гэд ороо явна. Тэг бүхсэрхтэй бол нэлээд хүлээлттэй байгаа. Би хөрөн шүүгч хэмэрлэлтэнд 2011 оноос 2011 он төрөөд 2015 он 4 сарын байрлал эхэлсэн. Тэр хугацаанд 30 төрсөн. Үндэсний бөхөр юмсан томлоо байрлал налж бат. Одоохондоо арай жижиг юм аваач тий. Одоо бэлтгэл сургалт хийхгүй. Дараагийн жилээс одоо наад бим барилдан тий өсвөрийн залуучд улсын авраг гэд ороо явна. Том бол 18 өдрийн үрхээр одоо бэлтгэл сургалт хийж байна. Жодоо үндэсний бөхөр хослуулаад тий. Жодоор тэгээд Монгол улсын нэрийг дэлхийд гаргах тий. Үндэсний бөхөрөө тэгээд Монгол улсын аврах цол ирэх хүмүүстээ залыг хүртэх тий. Тийм зорилготой л. Тэг бүхсэрхтэй бол нэлээд хүлээлттэй байгаа. Өө яг хөө тэгээд хаяа орж уурчдаг л нэг тэгсэн. Бас зэмснээс зөндөө олон байгаарэг нэлээ. Тийм автоганх энэ барилдаа үзээ тий. Тэгээд ер нь томчуудын барилдааны үзээ. Тэгээд алдартай мөнхийн дэвжээр ороод бүхэн барилдаанд оролцсон алдартай мөнхийн дэвжээнд ер нь хэд үгээс шүү. Тэгээд ер нь гэрээрээ ер нь их хойлын гэрээр алдартай мөнхийн дэвжээ гэд хослуулаад хийг явчихдаг гэсэн. Тэр үеэс одоо найз гэвэл одоо цаангалт мөнх амьдрал гэдэг найз байна. Тэгээ бусд нь бол нэг бөхөр явахгүй тэгээд байх гэж байна. Би болохоор Монгол улсын за лавгэр хийх юм шүү дээ. Барилтан тэгэл гоё тэгээд нутгийнх болохоор тэгэл дэмждэг тий. Бөхөрг орохоор юм таардаг сайн охаа сайн уу гэл юм тустай л. Тийм сайн уу гэл. Асан гоё тий. Лавгэр зохины яруу би зохины тосон цангал байхгүй. Хичээл сурвалжлахаараа энэ гайг шүү. Миний ингээд энэ гадагш явах тэмцээн тий. Ер нь бүхэл тэмцээнийг дэмжиж явуулдаг. Ингийн хүүхдүүд нэг ер нь одоо энэ хүүхдүүд нэг бүх сонирхдаггүй тий. Энд ер нь барилдаа хүүхдүүд ер нь хавраа маа сургалт. Хаяа тэгээд сонирхлоо матэ барилж үздэг тий. Тэгээд хаяа бүр барахгүй болохоор 2-1 үзье гээл. Тэгээд ингэхэн тэгэл барилдахуу гээл. Тэгэл ер нь яах юм бэ? Барилдал ер нь үзнэ. Жодоор болохоор өөрөө сонирхлоор. Тэгтээ наах ер нь чөлөөт орох сонирхол байсан. Тэгсэн аав жодоор л чам их үү гэд. Тэгээд ер нь орсон. Тэгээд чөлөөт тэгээд тэр үеэсээ тэгэл болсон баха. Тэгээд нэг ер нь миний хүмүүс бол миний ярилцлагыг бол чөлөөт рүү орох байсан. Ягаад чөлөөт рүү оруулаагүй? Тийм сэтгэлүүд би бол энэ олаарж унссан. Тэгээд тийм жодог сонгосон. Жодоо бөхөр 2022 онд Асан зөвхөн Uniqlo сонгож орсон. Жодоо бөхөр ер нь Монгол улсын 3-д орж 2-д төрүүлсэн. Тэгээд ер нь нэрмжит тэмцээнүүтэй болж байгаа бүх тэмцээнд нь ордог. Олон улсын тэмцээнд одоогоор нас өрөхгүй энэ жилээс одоо явах төлөвлөгөөтэй. Одоо 2 сарын 22-наас бүгд Солонгос улс руу хаан тасн бэлтгэл хийгээд тэгээд 3 сарын 4-өөс Орос тэгээд 3 сарын сүүлээр Турк явах төлөвлөгөөтэй сургалт хийж явж байна. Яг тэгээд ахныхаа тэгээд сурах юмыг сураад тэгээд явдаг та. Ах нар бол тол зүйлдэг. Энэ яг хөнгөмөртөл гайг. Тэгээд 7 сарын руу дараа идчих хөө. Тэгээд бэлтгэлээр явна. Ер нь томчуудын барилдаар нэг үзэхэд бүх өөргөө дүүрэхэд те олон үзэгчтэй ухаан дунд барилдах ямар гоё юм бэ те. Хортон барилт тамьсан гэж ер нь бодлоо төрдөг. Тэгээд одоо удахгүй барилдана. Энэ сая 1 сарын 31-нд Монгол улсын за мягмар шуурын зааны барилдааны очиж үзсэн.